ерөнхийдөө ингээд яг эд материалын хувьд бол яг нэг 9 сая 7 хоног 1800 төгрөг эд материал тусалцаа танаас суралцаад тасалж олон хүүхдүүдэд тайлбарлаж байгаа. За маш их баярлалаа. Тэгээд өмнө бас ирээд энэ хүн уулзаад ер нь одоо би энэ хараны бэрхшээлтэй хүүхдүүдэд яаж тусдын үзүүлэх вэ? Яавал одоо энэ хүүхдүүдийн бас тий сурж амьдрах орчин нөхцөл одоо дэм болох вэ гэдэг талаар надад санал солилцож уулзахад би хэлсэн. Манай сургуулийн хувьд бол үнэхээр одоо 50 жил болсон барилгад сантехникийн их засвар ердөө орж байгаагүй. Тийм учраас өнөөдөр бүх одоо манай сангийн энэ пар шугамуд ингээ муудчихсан халаат одоо сүүлийн хэдэн жил ерөөсөө халахгүй байгаа учраас бид нар хүүхдүүд өвөлдөө эндээ дотор байртай шүү дээ тийм ээ. Дотор байр болон хичээлийн анги талын маш хүүтэй орчинд амьдарч сурч байна. Тэгээд одоо бид нар ингээд үзүүлээд харуулад ингээ явахаар одоо үзэлд байгаа ийм одоо винклийг одоо солих шаардлагатай байна. Гэл одоо ингээд дулааны байцаагчд ирээд хэлдэг. За тэгээ энэ винклийг солиё гэхэд дор ижил одоо тийм ээ сая өөрийн чинь авсан сая хэдэн зуун мянган төгрөг ингээл болж байна. Гэтэл энэ мөнгө одоо яг нэг үсгэд худалдаа авалтан дээр бас энэ төсөвт мөнгө хөрөлцөхгүй байдлаас энийг бас бид нар шийдэж чадахгүй. А дулаан бол энийг л солихгүй бол танах дулаан орохгүй л гэж ингэж хэлдэг. Ийм юм асуудлууд байдаг. Тэгээ энэ талаар би одоо ингээд төвшин санаатай ингээд зөвшөөрсөн маш гоё өөрөө хүлээж авсан. Тэгээд би одоо үнэхээр энэ хүүхдүүд дулаан орчинд бүхэл бүтэн өвлийн энэ урт хугацааг дулаан орчинд одоо гадуур хувцгүйгээр сууж хичээлж одоо ингэнэ гэдэг ая тухтай орчинд хувь нэмэр оруулъя. Тийм учраас би одоо энэ тал дээр та хэдтэй ярилцж байгаа туслая гэж ингэж ярьсан. Тэгээд өнөөдөр одоо яг энэ хүн зорилгоо биелүүлээд үнэхээр хүүхдүүдэд туслая гэсэн маш сайхан сэтгэл өөрт нь байна. Энэ сэтгэлээ өстой үүндээ харамгүй гаргаж одоо өнөөдөр ийм сайхан зүйлийг манай сургуульд одоо ингэж тавьж одоо шийдвэрлэхээр ингэж авч өгсөн байна. Энийг бид нар одоо яг өнөөдрийн байдлаар тавиад хүүхдүүдийн одоо хөтөн байранд хичээлж байгаа байдлыг өнөөдөр маш сайхан эргээр шийдэж хүүхдүүд улаан орчинд баяртайгаар хичээл хийх байхаа гэж ингэж найдаж байна. Тэгээд төвшин санаа чамд болон чиний найз нөхөд чиний гэр бүлд бүгдэнд нь баярлж талархаж байгаагаа илэрхийлээд гэр бүлд чинь аз жаргал эрүүл мэндийн үр хүүхэд чинь бүгд тийм ээ инээд баясгалаар дүүрэн аз жаргалтай байгаасай гэж хүсэн өрөөж байна.